Та бүгдээ энэ өдрийн мэнд хүргье. Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэхийн тэргүүлсэн засгийн газрын өвлөж авсан өрийг та бүгдэд танилцуулж байна. Энэ бол нийтдээ 6 их найт төгрөгийн дотоодын өрийн бичгнүүд. 6 их найт төгрөг. Энэ бол 8 их найт төгрөгийн гадаадд гаргасан арилжааны нөхцөлтөй үнд цаасны өрийн дэвтэр. Энд бол нийтдээ 440 өрийн бичиг байна. Нийт өртөх нь 6 их найт төгрөг. Үүнээс 4.8 их найт төгрөг бол үндсэн өр, 1.2 их найт төгрөг бол үүний хүүн. Нийлээд 6 их найт төгрөг төлөх ийм үүргийг хүлээж авсан. 2012 оноос өнөөдрийн хүртэл 6 жилийн хугацаанд бий болсон өрийн бичгнүүд. Хүрэлцэхийн засгийн газар байгуулагдсанаас хойш нийтдээ төлсөн өрийн хэмжээ нь нийтдээ 2.4 их найт төгрөгийн үндсэн өр 400 тэрбум төгрөгийн хүү нийлээд 2.8 их найт төгрөгийн өрийг төлөөд байна. Эдийн засгийн буруу бодлого өгүүлж энэ өрийг бий болгоогүй байсан бол энэ хэмжээний мөнгөөр 2.8 их найт төгрөгөөр Монгол Улсын бүтээн байгуулалттай холбоотой мөн Монгол Улсын ард иргэдийн амжиргаанд нөлөөлөх үс хэмжээний олон асуудлуудыг шийдвэрлэж болох байсан гэдгийг та бүгд ойлгож байгаа хаа. Энэ бол бидний үлдсэн хугацаанд төлөх өрийн хэмжээ. Нийтдээ 3.2 их найт төгрөгийг бид нар бас төлөх үүрэг хүлээж байгаа. Энэ бүгдийг та бүгдэд яагаад ярьж байгаа юм бэ гэхээр ямар хэмжээний өрийг хүлээж авав? Хүрэлцэхийн засгийн газар энэ өрийг төлөхийн төлөө яаж ажиллаж байгааг та бүгдтэй ойлгуулахыг хичээсэн юм аа.